Real One үзүүлж байна. Underground, a young nigga got it bad 'cause I'm brown. The world's most dangerous group. Калифорни Комптон 80-ад оны дунд үе. Ердөө хар тамхи мансуурагчийн төлөө бүлэглүүд алалцаж нийгмийг самарч байсан цаг. Ядуу зүдүү тарчиг амьдралтай хүмүүс манай улсад газар авсан кокаины 8 гол дамжуулагчид болсон байна. Манайха хүн хүчээр дутмаг бай нөхцөл байдлыг гартаа оруулж хянах боломж алга. Эмч, совлогч, шүдний эмч гэлдэггүй бүгдээрээ л улаан арчсан байсан. Аж үйлдвэрийг нурааж гэр бүлийг хагацалд унгаж байна. Хүнд алуулж эсвэл хүн алж дуусахаар тийм л хатуу үе байсан да. Аав ээжүүд хүртэл мансууруулах бодисд гүн дондож өөр хүүхдэд тэжээж чадахгүй болох тохиолдолж зөндөө гарч байна. Крак дон туулдаг, супер дон туулдаг, нунтаг хажууд нь ч юу ч биш. Бараг л толгой даран дондсон байлаа. Бас тэрийг дагаад хүчрэх хэлж газар авсан. Элэй хүн тогтохын аргагүй аюул тавилсан. Тийм ээ. Энэ нэг бүлгийн залуусыг гаражта крак татаж байтал өрсөлдөгч бүлгийнх нь дайрч бүгдийг буудажээ. Энэ бичлэгийг хийснээс 20 минутын дараагаар Лоронзо Кросби нас барсан байна. Хараарстай жаахан хүүхдүүд үрдэл зарж байсан гэхээр ямар их газар авсан тодорхой байгаа үстэй. Дээр нь өөрийгөө хамгаалахгүй бол хаанаас л буудна. Үнэхээр л бүлэглүүдийн дан хүчээ авч аимшигтай байсан цаг үе. Эрик Easy E2 тоглогчдын нэг байлаа. Дуудуулж эхлэхээс өмнө би зөвхөн жаргалаа хөөж бүлэглэлд багтаж хар тамхи энэ тэрээг эргүүлдэг байсан юм. Ийм л байлаа шүү дээ. Хуршүүдээс өгсүүлээд хар толгойтой хүн бүр донд автсан аимшигтай цаг үе байсан. Эзиг өсвөр насны жаал ухад Комптны дилер байсан үеэл нь бүлэглэлд татан оруулжээ. Харин тэр үеэл нь гудамжинд буудуулахад Easy замлаа хөрчлөх цаг болсныг бүрэн ойлгосон байна. Хэрвээ би өөрчлөгдөөгүй бол шоронд өгч дуусах байлаа шүү дээ. Тийм болохоор би хангалттай хэмжээний мөнгө цуглуулад бичлэгийн компани байгуулсан. Тийм ээ. Би компани ажиллуулж байна. Easy хүүхэд насны хамгийн сайн найз нарын нэг Андре Янктай хамтарч эхэллээ. Тэр залуу нь Доктор Дре гэдэг нэрээр танигдсан DJ залуу байсан юм. Тухайн үед тэр Rinkin Crew гэдэг нэртэй R&B бүлэгтэй байж байна. Би тэр үед диско шоу зохион байгуулдаг байсан юм. Гялалцсан цагаан эмчийн өвдсөн сөөд хүзүүндээ чагнуур зүүж өөрийгөө Доктор Дре гэдэг тайзан дээр гардаг байлаа шүү дээ. Одоо бодоход марцсан ч бид тийм л байлаа. Тийм ээ. Сайхан цаг үе байж. Доктор Дре байдаг л залуу л да. Гэхдээ дэлхийд алдартай рэп бүлгийг байгуулсан. Дэлхийд алдартай рэп бүлэг. Манайх чинь бүр хувцас энэ төрдөө байлаа шүү дээ. Хүүхнүүдээр гулгах шиг л болдог байсан гэд боддоо. Бид сүүлд бүр паркур хүртэл сурсан. Миний буруу биш шүү. Дре хамтгийн найз DJ Yalo-тай хамтран панк бүжгээс хипхоп хөгжим рүү орсон байна. Ice-T, Schoolie T, Public Enemy-нараа гудамжны хамгийн ширүүн рэпер дуулдаг боллоо. Би өөрийн гэсэн юмыг хийж байгаадаа сэтгэл хангалуун баяртай байсан. Гэхдээ тултал нь хийхээр мөнгө байдаггүй. Тэгээд намайг дуртай юм хийхэд мөнгөөр тусалж чадах хэдэн хүн байсан л да. Тэдний нэг нь Эрик. Эзигийн мөнгө Дрэгийн продюсерлах чадварыг нэгтгэсэн, өөрсдийн гэсэн лейблийг байгуулсан байна. Тэгээд нутгийн авьяасны гэрэлд хатжээ. Хамгийн ихнийх нь өөрийгөө Ice Cube гэж нэрлэдэг O'Shea Jackson гэдэг нэртэй хараарст өсвөр насны хүн байсан юм. Тэр CIA гэдэг тустай бүлэгтэй байсан юм. Тэрээ танилцуулж бид дуу ижих төсөөл рэпийн талаар их ярьдаг болсон. Бид нар нэг бүлэг болсноор байнга шоу хамт байдаг болсон. Тэгээд би DJ хийхин хажуугаар үгэлдэг.
Бас заримдаа бүр MC ч болдог байлаа. Бид хоёр алдартай дууг сонсож аваад оронгоор нөөрчилж бохир балмад болгож дуулсан. Нэг ёсонд дууг бүрэн утгаар нь эвддэг байсан. Өөр юм болгож дуулна. Миний санаж байгаагаар миний Adidas дууг сонгосон. Хэмлийн сайжруулад нэрийг миний эргэтэн болгож өөрчилсөн. Тэр дууч удалгүй гудамжныг сонсдог болсон. Тэгсэн ээжи дандаа ийм дуу яа. Манай бүлэг балиар дуугаар дагнах хэрэгтэй юм байна гэсэн. Ice Cube ихний даалгавар нь HBO гэдэг Нью-Йоркийн бүлэг үг бичих байлаа. Ингээд гудамжны хүчирхийллийн тухай дуулдаг Boys-ийн Hood дуу бичжээ. Бичиж дуусгаад өгсөн чинь тэрэнд таалагдаагүй. Тэд үгийг уншиж үзснээр энийг бичиж болохгүй, эн чинь баруун эрэг, зарим нь яаж хэлхэж мэдэхгүй байна гэдэг байгаа. Юу яриад байна? Энэ 6 флоу гэж юу юм? Залуус гарлаа. Тэгээд би одоо энийг яах вэ гэсэн чинь тэр би ямар рэп бинтэх биш. Ийм хийж үзсэн ч үгүй. Би яах юм бэ гэсэн. Тэр солиотой хүний ой тонд буухааргүй солиотойгоор байсан. Одоо бол бараг шүтэн эрдэмтэн гэж хэлэгдэхэр болсон байгаа үстэй. Тэр гэрлээ асаа гэлээ. Тэгэхээр гэрэл ассан чинь тэр хар шил зүүж сарвчтай малгай өмссөн байлаа. Эхэндээ юу ихээ сайн мэдэхгүй байсан бол ер нь их марцсан залуу шүү дээ. Тэгээд дууга мөрөнд бичиж эхэлсэн. Миний 6 флоутай гудамжинд хэн байна да гэдлээ. Дууг мөрөнд бичсэн болохоор бараг 8-9 цаг болсон. Харин дуугаа бичиж дуусгаа сонссон чинь дэрэг өөрийн ирэхгүй шүтсэн шүү. Тэр рэпийг утгаар нээж чаддаг. The boys in the hood are always hard. You come talking that trash, we'll pull your car. Knowing nothing in life but to be legit. Don't quote me, boy, cause I ain't said it. Тэрний хоолой тэсвэр давтагдчихгүй. Тэсрэх бөмбөгөл гэсэн үг. Boys-ийн Hood дууны цэвэр хуулбарыг хамгийн анх LA-гийн KD радиогоор бүрэн ихээр нь цацсан байна. Дууг цацсан ихний 24 цагт хамгийн их хүсэлт авсан дуу болсон. Гудамжинд болдог зүйлсийг тэр чигээр нь дуулсан сүртэй дуу шүү дээ. Хар тамхины 8. Бас буудалцааны талаараа хинж тэгж дуулаагүй. Boys-ийн Hood дуу тэр даруйда хит болсноос гадна гангстер рэп гэх шин төрлийн эхлэлийг тавьсан байна. Бас LA хип-хопыг гаргаж ирсэн юм. Гол утга нь энэ бол LA бид ийм л гарууд. LA ийм байдгийг гэдгийг хэлсэн юм. LA бараг бүх хүнд таалагдсан. Яг гэвэл бид нар харуудын амьдралыг маш сайн мэддэг болохоор хязээж хинч сонсч байгаагүй сошиал хөгжмийг хийж чадсан юм. Энэ л бидний хувьд нөлөөлж чадсан юм да. Синглийн амжилт тэднийг өөрсдийн гэсэн бүлэг байгуулах суурь болгожээ. Хүн бүрийн чихэнд хоногч сүртэй нэрийг MC-ийн анх өгч байжээ. Бүлэгтээ ямар нэр өгөхийг бодож оллоо гэхээр нь юу вэ гэтэл NWA ямар утгатай юм. Нэгээс бид атиуд гэж надад тайлбарласан. Бүгд дэмэ гэж зөвшөөрсөн. Бүлгийн нэрийг хүмүүс амны уншлага болгож эсэргүүцлээ илэрхийлэхдээ хэрэгэлдэг болсон. Бид нар дуртай юм хийхээс гадна шинэ зүйл нэвтрүүлэх болсондоо баяртай байсан. Тэгээд ч одоо цагийн хамгийн лаг рэпрүүд нэгдэж байсан болохоор тэр дороо л хүчээ авсан даа. Гайхалтай байсан. Real One үзүүлж байна. Underground, a young nigga got it bad cause I'm brown. The world's most dangerous group. NWA хар тамхины голомт Комптон хотоос үүсэн гарсан юм а. 1987 онд гудамжны хар тамхины бүлэглэлүүд газар нутгаа булаалдаж ширүүн дан хийдэг үе байлаа. Лос Анжелесын удирдлага хууль хэрэгжүүлж хяналтыг чангадахын тулд ядуусын хороололд хүч хэрэглэж эхэлсэн юм. Бүлэглэлийн тогтолцоо газар авахд цагдаагийнхан бидэнд байнга дарамт учруулдаг болсон. Дарамтлахын хайраар хүмүүсийг хүчирхийлдэг. LA-гийн цагдаагийн газар карактай хүчтэй тэмцэж буланд зогсож байгаа эсвэл архины дэлгүүрийн үүдэнд таарах юм бол заримдаа бүр цайны газрын үүдэнд байгаа хүний хүртэл үг дуугүй машинд ажихад явж хатдаг болсон. Энэ ч хүний ирэх шүү дээ. Гараа машин дээр тавь. Бидний юу ч хийсэн гэмгүй байсан ч хамаагүй барьж ороод аваа явчихна.
Ийм байж болохгүй үстэй. Okay. That's not necessary, man. Бөөнөр явж байгаа энгийн хар залуусыг хүртэл дураараа барьж дээрлэх гэж байна штэ. Бид ийм явдалтай тэмцэж шудрагаас шаардж байна. It was terrible. I mean, they used to Та нар боддоо. Гэмгүй явж байхад л барьж яваа зодно. they take Машиныхаа арлуу жихэж яваад их хол явна. Тэгэд нэг эзэнгүй байшин даваачаад зүсэн зүйлээр дарамтлаж яваад буцаагаад аваад ирнэ штэ. Одоо гудамжинд ч мөрөөр явж болохоо боллоо шүү. Бид нарыг зүгээр гадаад төрөх өмсөн хувцаар минь ялгуулж жаагаал эвгүй харагдах бол бариад авчдээ. Санаанд багтамгүй аимшигтай солиотой зэрлэг боломд уу байлаа штэ. Мөрөөрөө явж байхдаа ч баригдчихвэ гэж их айдаг байсан. Миний толгороо буудныг занал хийлсэн шүү. and so it was Энэ талаараа дуугарч болох цорын ганц арга нь дуу хөгжим болж ирсэн юм. 87 оны ихэр NWUH гарч ирж тэр үеийнхээ хамгийн лаг рэпер дижнүүдийг нэгтгэж гудамжны амьдралыг дуу болгон хувиргаж эхэлжээ. Манайх бүх оддоос бүрдсэн бүлэг найз нөхөд ойр орчмынхон хүмүүсийг хамгаалах зорилготой. Дуусшгүй хорон санаад MC Ren байна. Ren манай урдаа барьдаг хамгийн шилдэг хамгийн сайн MC байх ёстой. Ice Cube Gangsta. Ice Cube бол мэдээж бас нэг урдаа барьдаг хүн. Цорын ганц Dr. DJ Dre. Dre хөгжим найруулгын тал дээр ярих юмгүй юм л дээ. Ella би энд байна. Ella Dre хөгжим бичгэд их тусалдаг байсан юм. Намайг Easy гэдэг марга гарахгүй үнэн. Easy манай бүлгийн хамгийн өрмөц төрхтэй нь. Галзуугийн хувцас өмсөх эсвэл нэг шил нь унсан нарны шил зүүх, аль эсвэл сум нэвтэрдгүй хантааз Jason-ы баг зүүж тайзан дээр гарах гэдэг маш өрмөц сэтгэлгээтэй хүн л дээ. Их гаж сэтгэлгээтэй. 1987 оны 3 дугаар сард найзуудаа Jerry Heller-ыг танилцуулсан байна. Хөгжим ертөнцид бандаж явсан 48 настай Elton John, Ben Morris нарыг гаргаж ирж байсан юм а. Pop acts like Elton John, Van Morrison, and Journey. Suzuki Samurai-гаас хэсэг залуус гарч ирсний дотор нацист хар шилтэй нэг залуу байсан юм. Би тэрнийг сэжиглэж жалгуулсан. Тэгтэл тэр цэвэрхэн байсан шүү. Би тэрнээс надад сонсох юм тэрэ юу гэсэн чинь тийм ээ л гэж байсан. Тэр надад Boys-ийн хүүд сонссон. Надад маш их таалагдсан. Тэсрэлт хийхээр дуу байсан. Би 25 жилийн хугацаанд тийм янзын дуу сонсож байгаагүй. Маш хүчтэй игзүүдэл төрүүлэм тэр дуу бол за миний өмнө сонсож байсан дуунуудаас тэсвэр. 1987 оны 3 дугаар сарын 3-ны тэр өдөр бол бид Бэжлэгийн гэрээ байгуулсан юм. Залуусын хувьд бол их л Easy бичлэгийн студид хариуцаж Jerry менежерээр нь ажиллахаар боллоо. Ингээд студийн NWUA-гийн дебют цомгийн бичлэгт орсон байна. Нэр нь Straight Outta Compton цомог 6-7 хоногт 8,000 ногооны зардлаар бүтсэн байна. Бид хэлэх гэснээр хэлж хийх гэснээр л хийсэн. Бид цомгоо hardcore underground сонсогчдод зориулж хийсэн юм. Үнэхээр л тэр үед мейнструудын рэпэд өдрийн гэрэл шиг хурц туссан юм. Тэр үед hardcore underground рэп маш ирэлттэй болж эхэлжээ. Бүр томоохон бичлэгийн студид сонирхох болсон байна. Би Capital Records-ийн эзэнтэй олон жил хамт ажиллаж, олон дуу бичиж байсан удаатай. Би тэрэнд Straight Outta Compton цомог орсон бүх рэп дуунуудыг сонсгосон чинь Jerry энийг одоо болоо, наадах чинь шал дэмий санаа байна. Бүтгэхгүй. Ийм солиотой юмэг чинь хэнч хээзээ чуулдаж явахгүй, бүр сонсохгүй. Радиогоор ч цацахгүй гэж хэлдэг байна шүү. Гэхдээ гэхдээ л залуус сонирхсан байхгүй юу? Хэлрийн сүүлчийн найдлага Priority Records. Энэ студийн хамгийн амжилттай шууган тарьсан бичлэг нь California Residency-ийн дуу байсан юм а. Тэр ирээд надад дуу сонсгосон. 3-4 дуу сонсгосон л да. Үг гэлэг нь арай л гэмээр амжилттай. Маш их хүчрхээлтэй. Би тэр дуугийн сонсоод үнэхээр тийм зүйлс гудамжинд болдог гэхэд итгэж ядаж байсан шүү. Би л тийм мэдэхгүй.
Би чи Канад хүн шүү дээ. Тэгээд залуустай уулзаж ийм юм болдго юм уу гэдээ асуусан чинь юу яриад байгаа юм бэ? Тоглоод байна уу? Өдөр бүрл болдог штэ гэсэн хариу сонсоод би бүр алмаарч очирсан шүү. Тэгээд л би бодсон л доо. Хэрвээ би тэдэнтэй ажил амьдэрсэн бол цагаан хайрцтай залуучууд ч гэсэн хаа хүртэл хэр хол явах байсан бэ гэж бодсон. Мэдээж тийм хэцүү амьдрал хүчирхийллийг үзэж туулна гэдэг бол насанд хүрсэн хүний хувьд бол санаанд буухааргүй эвгүй л асуудал болсон л доо. Гудамжны тахал гэж юу байдгийг та нарт мэдрүүлье. Ингээд Priority Straight Off the Company гарахыг зөвшөөрснөөс гадна Easy-гийн соло дебютийг араас нь гаргахаар болсон юм байна. Үндэсний радио тэдний хөгжмөөс татгалзжээ. Тэгэд Straight Off the Company-г дүрсжүүлж MTV-гээр гаргахаар болсон байна. Дууны клипээр Лос Анжелесын хар арьст залуусын амьдрал ямар байдгийг нууж халгүй харуулсан. Даанч MTV клипийн хитрхи хүчирхийл харуулсан гэд татгалзжээ. Компани рэперүүд MTV-тэй уулзахыг шаардсан. Яагаад гэхээр тэдний шинэ клипийг гаргахыг хоригдсантай холбоотой юм байна. MTV бидний дууны клипийг ориглох ёсгүй. Бид нар хар тамхи хүчирхийл аллах ядлагын талаар дуулсан үнэ. Бас клипэнд харуулсан нь ч үнэн. Гэхдээ тийм зүйл үнэхээр бодиттой байдгийг хүмүүст хэлж ойлгуулах гэсэн юм. Straight out of Compton, a brother with his finger on the trigger. But once I take out, my rep gets bigger. I'm the ruthless villain and you know this. But the suckers in the public gon' show this. I think they were just Дууны үгнээс гадна клипийг үзэхэд үнэхээр цочигдмаар хэцүү байсан үнэ. Гэхдээ цагаан арьснуудын сувгаараа тэр клипийг гаргах юм бол мэдээж хүмүүс юу вэ бурхан минь гээд гайхах нь гарцаагүй ч дээ. Энэ бол аргагүй шүү дээ. Ямар гялтхар бэлитэй сарны алхаа биш дээ чинь. Шал өөр юм чинтэй. easy as his name and the voice coming straight out of Compton. You look at it now, it's like it's Яг одоо харахаар ямар ч хүчирхийл харуулаагүй нийтмийн өнгө аястай шүү дээ. Бодлоготой залуу негэр байхын үндсэн чанар бол цагдаагийн газарч бай, олон нийтийн газарч бай, рэпид үнэн ч байдгийг харуулахыг л зорддог юм шүү дээ. Гэхдээ тэднийг сайн мэддэггүй айж явдаг хүмүүс дуугийн сонсоод хүүхдэд сонсгож болохгүй гэдэг байна гэх элбэг байдаг л да. Тийм болохоор тэд хүүхдүүдэд сонсгож болохгүй хэмжээний дуу хийж эхэлсэн юм. Ингээд дууга арай хялбар, арай зөөлөн болгож хувиргасан. Хүмүүсийн ярих нь АК гаргаж ирээд жааха өгтийг бууддаг юм лээ. Гэхдээ би тэнийг биш болохоор тэр юу ярих нь сонирн байсан л да. Хэнд ч юу ч тохиолдож хэнж буудуулж мэднэ. Хэнийг ч ямар гай дайрч мэднэ. Гол нь энийг мэддэг байх хэрэгтэй. Тэд өөрснийхөө ямар амьдрал үзэж туулж байгааг маш тодорхой тайлбарладаг. Залуу нь Компто хотод ийм юм болдго юм да. Маргаан өн зөрчилдөн асар их дарамт шахалтанд орж байсан нь муугар эргээгүй. Харин ч цаашдаа юу хийх хэрэгтэйг чиглүүлж өгсөн юм. NWA ганцхан бууны тухайд маш их асуудлыг хөндөжээ. Бид хүмүүсийн дургуг хүрэхээр юу хийж болох вэ гэж боддог байлаа. Явандаа хүмүүс хэр удаан тестчээ бид хаа хүртэл явах нь вэ гэдгийг хардаг болсон юм. Эхлээд байгаа онлоод дараа нь гохоо дарвал цуснаас сандарна. Real One үзүүлж байна. Underground, a young nigga got it bad 'cause I'm brown. NWA 1988 онд жинхэнэ шууган гэгчийг тарьж байлаа. Легийн цагдаагийн газар хотын зүүн өмнөд хэсэгт хар тамхины эсрэг эрчимтэй дайдаж байсан юм. Цагдаагийн дарга Дарил Гейтс энэ ажиллагааг алах гэж нэрлсэн байна. Хар тамхины 8-ажидын 8-ыг таслан зогсоож хотоос хөөж гаргана. Лос Анжелес дөрнөж явга хар тамхины эсрэг дайн газар авсаар цагдаагийнхан өчигдөр оройноос танк хэрэглэж эхэлсэн байна. Цагдаа нар танктай ирсэн. Тэр танкаараа сэжигтний нэг гэрээг цөмлөж дайран орж байсан юм. Цагдаагийнхан сэжигтний гэрд орох, баар, шөнийн цэнгэний газар гэх мэт тэдний нуугдж явга газрын хаалгыг цөмлөн ороход танк ашигласан байна. Эхлээд объектыг цөмлөн нураасны дараагаар цагдаагийнхан дотогш нэвтэрсэн байна. Үндэ бол зөвхөн хаалгын цөмлөггүй. Байшинг бүхлээр нь нурааж байсан юм шүү дээ. Нэг биш бүр нэлээд хэдэн байшинг дараалаар нь нураагаад галзуурсан юм шиг л хаашилсан. Нууц ажилтнууд харуудын дүүргийн хар тамхиудыг урдчлан худалдаад авчихсан тул өчигдөр орой нэгжлэгээр кокаин олдоогүй байна. Орон гэрэмийн цөм цөхөд нураачих юм гэж хэн санах вэ дээ чинь. Ёстой амар. Аимшигтай юм аа. Дотор нь хүүхдүүд байсан шүү дээ. Алчихсан бол яа.
Цагдаа нар хохирогчдыг улам хохироож байсан болохоор хэнж тэдэнд эдэх болсон юм. Цагдаагийнхан дайралт хийсний дараагаар хэвлэлийнхэн цугларж Нэнси Рейган олон нийтийн өмнө гараад мэдэгдэл хийсэн л дээ. Хууль бус буунаас олж хожмын нэг өдөр хүмүүс амь насаараа хохирох болно. Нэнси Рейган дайралт эйдсийн хажууд суужсан хотын дайныг шийдвэрлэх талаар ярьж байсан юм. Тэгэхэд ч ёстой амар байсан та. NWA-гийн одоо яах ёстой вэ гэж бүрэн дүүрэн эсэргүүцэж босох ёстой болж байгаа юм та. Тэгээд бид нэр факт полиция гэдэг дууг цагдаа зориулж хийсэн юм. Юун тухай юм бэ? Цагдаагийн үжирхийллийн талаар тайлбарласан дуу гэхүү дээ. Мөнгөн дуртай эрх мэдэлтэй талд нь ажилдаг. Ер нь иймэрхүү утгатай бүх цагдаа адилхан штэ. 90% нь хууль завхруулдаг штэ. Би энэ дууг маш удаан бодож үзсэн. Бичих гэж их удсан. Намайг машинаас минь гаргаж ирээд машины хамар дээр дараад газар унгаж замын хашлах дээр хэвтүүлж байлаа. Тэгээд л энийг дуунд оруулсан та. Яаж чигээд яаж жойлоод үг авахгүй юм чинь үзэл бодлоо дуугараа л илэрхийлнэ шүү дээ. Тийм биз дээ. Тэгээд бид цагдаагийн тухай дуу хийсэн. Зэвсгэлсэн харуу дуурай гаргаж байгаа юм шиг түрэмгийн хэрцэг байсан. Их амар. 60-аад оны үед харуудын эрх чөлөөний төлөө уур цухлаа барьж ядаж байсан бол одоо гудамжны амьдралаас болж уурлаж байгаагаа хөгжмөр илэрхийлсэн. Мэдээж энэ хүмүүсийн дургуг хүргэлээ. 1988 оны 8 дугаар сард холбооны мөрдөх товчоноос загтал ирүүлсэн байна. Тэр загталд NWA-г хууль хэрэгжүүлэлэг байгууллагын эсрэг хүчирхийллийг төрөгсөн гэх үндслээр хориг тавих тухай бичсэн байлаа. Тэр бичигт өмнө нь амиа алдсан хууль загварлах байгууллагын албан хаагчдын өхөлд шууд буруутгасан байсан болохоор бичгийг уншаад л сэтгэл сэрд хийхээр байсан. Тэр бичиг шууд тулгасан байсан. Мэрэж нэг загтлаас айх гэж үдэн чинь. Бид нар чинь өчнөө юм даван туулсан улсууд шүү дээ. Лос Анжелесийн цагдаагийн газар нутгийн цагдаатай аан маань үзэлдсэн юм чинь. Очиж нэг муу захианаас ууд. Харин ч айн гэж байхгүй шүү. Ямар нэг хэрэгт буруутгаагүй ч олон нийтийн дунд хүчирхийллийг сурталчилсан урайлсан гэсэн байсан л да. Тэр бичгэнд холбооны мөрдөх товчоноос ирсэн юм. Холбооны мөрдөх товчооныхон зурагтаар NWA-гийн талаар ярьж байгаахын сонсоод хэрэгт оролцсон мэдсэн юм. Рэп хөгжим дууны үг хийж байгаа үйлдэлээр хүчирхийллийг сурталчилдаг. Эрх баригчид хууль хэрэгжүүлэгч байгууллагын эсрэг хүчирхийллийг өдүүлж нийтийг торгсон. Холбооны мөрдөх товчооныхон бидний хийж байгаа юмыг анзаарч байна. Энэ ч л өөрчлөлт гарч эхэлж байна гэсэн үг шүү дээ. Бүгдийн нам бодмаар байна. Бид өөрсдөө рэп хөгжмийг устгах гэдэг байна шүү дээ. Гэтэ тэд нар ядуусын ороолын харуудын амьдралыг үгүйсгэж чадахгүй. Нийгмийн захиагаар дарамтлаж чадахгүй шүү. Бид алж өгнө. Бид бүгдийг устгах нь. Холбооны мөрдөх товчоноос ирсэн цагт л NWA-гийн нэр хүндийг улам бүр өсгсөн юм. Тэд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний илэрхийлэл болж өгсөн юм аа. Би та нарт одоо юу хийх гэж байгаагаа хэлье л дээ. Сайн тогтоож яваарай. Бид эрх чөлөөг хамгаална. Сонсороо. Азар хэвлэхэн тэдэнд мейнстримд тесрэлт хийх боломжийг нээж өгсөн юм аа. Тэд манайхныг хүчирхийлэх болохгүй бүхнийг сурталчлаа гэх юм. Үндэ тийм биш штэ. Бид бодит байдлыг байгаагаар л хэлсэн. Дундаа тусгасан байхгүй юу? Миний бодлоор дэлхийн ертөнц тэднийг байж болохгүй бүлэг гэж харж байсан шиг байгаа юм. Биднэрт цагдаа нарын тухай хэлж ярих үжнөөл юм байна. Цагдаа нар гэхэл бүгдээрээ сайн биш байдаг шүү дээ. Бүгд л хууль завхруулагчд. Тусгай бүлэг боловсролын талаар их дуулах юм. Дарамт шахалт ч гэсэн ихссэн. Боловсролын талаар юу гэмээр байна те? Мэдээгээр гудамжинд ямар байдаг тухай их гарч байгаа юм шүү дээ. Юу гэж бодож байна? Хэвлэлээр дамжуулан үгээ хэлж эхэлснээс хойш дууны тархаз улам нэмэгдсэн юм аа. Бид нар цаашдаа дуулна. Тухайн үед залуус нэлээд түрэмгүй шийдэж гисэн байдалтай байсан. 1989 оны зунаас эхлэн NWA-гийн MTV-гээр гарахаар болжээ.
Ингээд тэд Express Yourself дууны клипийг хийсэн байна. Yeah, welcome to Yo MTV Raps Fab by Freddie in Richmond, Virginia. Yo, the next video is MTV-гийн Your Rap давтамаар л Virginia-гийн Richmond-оос хурж байна. believe that. The video was a gentler, but Энэ дууны клип олон нийтийг бослогод уриалсан өнгө аястай болжээ. Хөнгөн толгойд ажиллаж байгаа хар боолуудыг ташуураар зэвсгэлсэн морьтой цагаан арьстан хянаад л тэгээд гудамжинд морь унсан ганган хувцастай цагдаа нар харуудыг яг дэгжил яндаг шүү дээ. I'm expressing with my full capabilities, and now I'm living in correctional facilities. Cause some don't agree with how I do this. I get straight meditate like a Buddhist. it's really saying, you know, say what Сайхан амьдрал гэж бодож байгаа бол үг хэлэх хэрэгчлөөг хамгаалах гэсэн утгатай юм. It's crazy to see people be what society wants them to be, but not me. It was those guys. Негрүүдийн төлөө дөрөвтэй утга учиртай зүйл хий гэсэн залуус нэгдсэн юм. Or they ban my group from the radio here in WA and say hell no. Whatever it is that you Юу ч болж байсан зүрх сэтгэл оюун ухаандаа эргэлзэлгүй идэг. Тэгээд зүгээр л өөрийгөө илэрхийлээ. Шулуухан хэлгээд бидний юу хийж байгааг хардаа гэж басамжилсан өнгө аястай. Хэдхэн сарын өмнө дуугаа хориулж байсан бол одоо цагдаа нар тэдний дууг MTV-гээр үзэж сонсож байна шүү дээ. Fuck the police. Real One үзүүлж байна. Underground. A young nigga got it bad cause I'm brown. the world's most dangerous group. Straight out of Compton. Компноос хоолгой гэж дуулж шууган дэгдэж байсан хэсэг залуус одоо тэсвэр нэрээр алдарчлаа. Gangster Rap. Under an apt new name. Gangster. Gangster Rap. Role model or Dr. Seuss, yo, I'm a gangster, and I'm about to get stupid. in 1980 1989 онд NWA ядуусын хорооллын шин залуус гэдэг нэрээр алдарчлаа. Woman ain't a bottle that's playing. Now that's what I'm saying. Yo busy band. Yo, I'm Eazy-E. Rolling down. Компни сумны гिचэр MTV-гийн шин залуус. the mainstream Нэгэн цагт тэднийг ад үзэж байсан бол is now embracing гол хөвлийнхэн одоо болохоор магтан сайшаач шин нэр өгсөн байна. Энэ залуус чинь бодлоготой нэгрүү шүү дээ. Тэдний юу ярихыг сонсъё. And here's a look at what they're talking about. Би NW-гийн Ice Cube байна. Калифорни хамгийн хатуу хэллэгтэй рэп дууны хамгийн хэцүү эсгүүдийн энэ л сайхан газраас санаа авч хийсэн юм. Би та нарыг хотоор дагуулж явнаа. Тэгээд тийм ч сайхан биш гэдгийг хараарай. Хаасаагүй хар тамхичд. Дэлгүүрийн үүдээр нэг аригчд. Бурхан минь гэж. Би хотын гудамжуудаар явж хүмүүстээ эндхийн нөхцөл байдлыг харуулдаг юм. Хүмүүс надтай хамт явж энэ хотын үнэн төрөх бодит амьдралыг нэг харгал дээ. Ингэж харуулах хэрэгтэй юм чинь. Би тэдэнд зүгээр нэг харуулж хэлээд өгдөг. Харин бүр ойлгуулахыг хичээдэг юм. Тэдний санаачилсан гангстер рэп улмаар Америкийн томоохон хотуудад хүртэл дэлгэрч эхэлсэн байна. Би тухайн үед NWA-ийг яг юу гэж боддог байсан бэ гэхээр ховсголж ид. Here's a little something about a nigga like me. Never should have been let out the penitentiary. Тэд 80-аад оны Америкийн залуу харуудын дуу хоолойг илэрхийлж тэр дуу хоолойг дэлхийд даяар байгаа хүмүүст хүргэсэн. Энэ ч л гайхамшиг шүү дээ. Эрчтэй залуус байсан юм шүү. Би их баярлсан. Би дуугийн сонсох бүртээ баярлаж бүр ээж дээр очиод ээж та энийг сонсдоо гэдэг байлаа шүү дээ. Taking a life for two, that's what the hell I do. You don't like how I'm living well. Тэгсэн ээж сонссноо бурхан минь ямар их хараал вэ гэд игдүүцгэр нь би ээжэд одоо байгаа байдал чи энэ шүү дээ ээж та сонсолдоо үнэн үгтэй штэ гэсэн. Тэгсэн чи ээж наадхан унтраа гэд бүр Everywhere we go, they say, damn. NWA's messing up the program. It scares the эцэг эхчүүдийн хувьд хогийн дуу байсан. Харин хүүхдүүд нь их таалагдсан. Эцэг эхээсээ ч олж мэдэхгүй зүйлсийг олж мэдсэн штэ. tell them what they yelling. Надад таалагддаг. Яг одоо юу болж байгаа гэд рэперүүд хэлсэн үгнүүд нь таалагддаг. Өнөө цагийн харуудын амьдралыг үннээр нь дуулдаг. Израиль давта Compton дууг радиогоор цацхыг хоригдсон ч жилийн дотор сая гаруй хувь борлогдсон юм а. Easy дебют бүтээлээрээ маш богино хугацаанд платинум хүртсэн юм. Тэр хипхопын хамгийн хүнд гар болж аялын тоглолтоороо шууган дэгдэж байлаа. Easy дангараач гэсэн давуу талаа харуулж байлдан дагуулж байсан юм аа. Аялын тоглолтын хамгийн сайхан хэсэг нь цэгийн систем. Цэг бүрд нэг эмэгтэй байна. Харин Easy маш олон эмэгтэйтэй.
Easy тайзан дээр 10 эмэгтэйтэй гардаг байлаа штэ. Цэгийн систем гэдэг нь хүмүүстэй их таалагдсан. Үнэхээр их. Надад сайхан байна, үнэхээр сайхан байна. Easy-д хэдэн нууц байдаг байсан л да. Тэрний нэг нь зайдан суудлаа. Энэ нь бэлгэвчгүй секс хийн гэсэн үг л дээ. Тэр бэлгэвч хэрэгэлдэг хүмүүсийг харах жинхэнэ рэпийг гутаагч гэж үздэг байсан. Бид нэр жаахан хоцроод ирчих шиг боллоо. Үжиглэг дээр яг ямар гоё юм болж өнгөрөв. Байзара манай үжиглэг хамгийн сайхан ажиг нь нойтон цамцны тэмцээн. За альвэ. 1989 онд бид бараг юу ч тоодгүй. Тийм л байсан. Октод байгаад яах вэ гэж. Хамгаалт уу? Юун тэр хамгаалт? Нүцгөө өгöd галзуу залуусл байна да. Болохгүй юм гэж тэр байхгүй. Easy шиг зайтай тэр үед байсангүй. Тэр Ruthless бичлэгийн студиороо дамжуулж 100 мянган доллар олдог байлаа. Easy-г хавчар хооллож явахад Dr. Dre, Ice Cube, Ella, Ren Edner бол McDonald's-аар хооллож байсан шүү дээ. Та нарын амьдрал дэшилсэн. Одоо бол Mercedes-тэй салхи татуулаад л давхиж явах биз. Үгүй өгшөө. Би бага уурын жиптэй бас ээжиндээ амьдэрдэг шүү. Ice Cube ярьснаар тэр Straight Outta Compton цомог дээр ажиллаад ердөө 35 мянган ногоон авчээ. Харин Easy тэгж авсангүй. Мөнгө урсаж орж ирж байсан. Би ч гой хүрсэн. Гэхдээ үлдсэн мөнгө хаашаа ордог байсныг мэдэхгүй юм аа. Jerry Heller аялын тоглолтын дараа бүлгийн гишүүн тус бүрд 75 мянган долларыг чекээр өгсөн байна. Харин Cube-ийн сэжиг туржээ. Бид нар чек авсан. Даанч бидний бодож байсан шиг их биш. Надад тэр мөнгө хэрэгтэй. Би мөнгөөр мөнгөд болмор байна шүү дээ. Тэр үед бид нар бүлэг гэж явж байсан чи албан ёсны гэрээ байгуулаагүй байсан болохоор их мөнгө авах юм бол гэрээ байгуулах албан ёсны бүлэг бол гэдэг байлаа. Би шууд Jerry Heller-тэй уулзаад 75 ч баг байна. Би ийм мөнгөний төлөө гэрээ байгуулаагүй. Би бүх бичлэгийг хийсэн гэсэн чинь өөдөөс үгүй дээ. Та нар албан ёсны гэрээ байхгүй гэсэн. Тэгт нь би хийцсэн шүү. Гэрээ байгуулаагүй гэд бидний мөнгийг өгөхгүй байсан шүү дээ. Тухайн үед тэд чадлынхаа хэмжээгээр ажиллаж ажлынхаа хэмжээгээр мөнгө авсан. Тэр бүлгийн хэмжээнд илүү их мөнгө авах ёстой гэж үзсэн. Тэгээд хийж байгаа ажлынхаа хөлсийг чамлаж илүү ихийг нээгсэн. Тэгэд яах вэ? Тэрнээс болоод бидний зам салахад хүрэхгүй юу? Ингэж л гэрээ байгуулаагүй болохоор салсан. Арайч те. Гэрээгүйгээд 75 мянгуудаа тэгж их ажиллаж байхад уу? Болохгүй шүү дээ. Тэгээд хүчтэй маргаан дэгдэж эргэлзээтэй байдал үүссэн болохоор бүлэг рүүгээ нуруугаа харуулж эхэлсэн дээ. Миний бодлоор Jerry бас хэсэг нөхөд манайхныг талцуулж тарах гэж байсан. Харин би бүлгээрээ үлдэхийг хүсэж байсан болохоор юу ч болж байсан. Хэнийг ч үл тооход бэлэн байсан. Тэгтэл бусад маань тэд нарт итгэж тэдний талд байсан болохоор бүлгээ орхихоор л шийдсэн юм л да. Аялын тоглолт дуусахад Ice Cube биднээс салсан. Зүгээр л одоо боллоо гэд яваад өгсөн. Хайсан шүү дээ. Real One үзүүлж байна. Underground, a young nigga got it bad 'cause I'm brown. The world's most dangerous route. 1991 оны 3 дугаар сарын 3-нд Rodney King гэдэг Африк Америк гаралтай мотоциклчнийг Лос Анжелесийн цагдаагийн ажилтнууд нийлж зодож байгаа бичлэгийг хийсэн байна. Нэг ялангуяа манай цагдаагийн газартай холбоотой ийм аимшигтай бичлэгийг үзээд сэтгэл их хямарсан. Нэг их сүртэй юм биш ээ. Бүрч 7 дор юм бодож байлаа. Намайг алжих болох байлаа шүү дээ. Цагдаагийн хүчирхийллийн талаар рэп дугаараа NFW үлгэр жишээ болоод байсан юм. Цагдаа нарын тэр бичлэгийг бүгд телевизээр баг өдөр болгон шахуу гаргадаг байсан. Харин энэ залуус тийм явдлыг зөвнсөн гэхэд хэлцдэхгүй. Одоо хүмүүс Rodney King тохиолдсон явдлыг мэдчихээ тийм зүйл үнэхэр байдгийг мэдж нөхцөл байдлыг ойлгож цагдаа нарын үнэг харж нүдэн нээгдэж байна шүү дээ. Бид нар энийг ч л дунд оруулсан байхгүй. Бид нар улам алдарчсан. Миний нүдэнд нөгөө бичлэг байн харагдаад байдаг болсон. Гэхдээ үнэндээ бид нар үнэн мөнийг хэлэхээс цааш хэтрээгүй шүү дээ. Бид хипхопоор л дуулсан. Харуулсан. Энэ чинь бидний үнэн. NWA-гийн ядуусын хорооллоос гаралтай дуу хоолойг одоо маш өргөн хүрээнд сонсдог болоод байна.
Тэд pop mainstream-д багтах боломж 3 сая гаруй альбом зарсан байна. Гэхдээ амжилт гаргахад золиосч бас гарна. Тэдний хоорондын маргаанаас болж Ice Cube бүлгээ орхид хүрсэн байна. Тэрнтэй хаа нэгтээ тааралдахад эзэн ноён шиг л харагддаг. Бүгдээрээ л тэрнийг бүлгээсээ гарсан, орхисон гэж ярьж байсан ч цаашдаа юу ихийг мэдээгүй ч дээ. Тэм та нар хардаа Ice Cube-ийн овоо энэ байна. 1990 оны 2 дугаар сард Cube Нью-Йорк хотод соло дебют American Most Wanted цомгоо гаргасан байна. Би цоошин хөгжин бичих гэж энд ирсэн юм аа. Одоо буутавч байна. Алаад өгнөө. Би цомгоо гаргана. Дараа нь Cube Jong Singleton-ы кино Boys Dev Hood кинонд тоглолоо. Boys Dev Hood кинонд би NWA бүлгийн залуусын талаар харуулж амьдралын тухай өгүүлэхийг зорьсон юм. Тэдэнд ч хэлсэн. Гэхдээ ганцхан Ice Cube л энэ асуудлыг анхааралд авч кино бүтээхэд тусалсан. Cube-ийн нэр алдар улам түгэх хажуугаар NWA тэрэнгүүгээр амжилттай явгаа харуулах гэж хичээж эхэллээ. 90-ад оныг байлдан дагуулъя. Тэгээд тэд 100 Miles and Running нэртэй цомгоо гаргаж Ice Cube-тэй өрсөлдөж эхэлсэн юм аа. Ice Cube-ыг явснаас хойш хэр зэрэг өөрчлөгдсөн бэ? Улам сайжирсан шүү дээ. Тийм ээ сайжирсан. Өмнөхөөс ч улам тэрсэн. Ягаад гэвэл бүлэг маань дахиж хагаралтах байлсан. Би ер нь бол тэгж бодохгүй байгаа. Яг гэвэл намайг гарсан бас гарахыг минь хүндэтгэж үзэж байгааг бүгд мэдэж байсан. Юу гэсэн үг гэвэл Гэхдээ үнэндээ дургуул байсан юм байл шүү дээ. Та нар хоорондоо хэм найргүй байсан гэж юу? Тийм ээ, хэм найргүй байсан. Огтхонч. Тэгэхээр одоо ингээд эргээд харахад бид дайсан болж хөвс. Үнэн дээр NWA-гийн санхүүгийн асуудалд сэтгэл гонцгор байсан хүн нь Ice Cube ганцаараа биш ээ. Dr. Dre бүлгийн 2 дахь бүрэн хэмжээний цомог Nigga for Life дээр ажиллаж байхдаа цаашдын ирээдүйдээ эргэлзэж эхэлсэн байна. Чимний ярьж байгааг ойлгохгүй маш юм бэ? Цомгийг дуусгах хүртэл битүү маргаа өрсөн юм. Дуу явах ёстойгоор л хийгээч дээ чи. Намайг ойлгож байгаа үз? За буцаагаад ухраа. Бидний маргаан бол гол төлөв бизнесээс үүдэлтэй болдог. Маргааныг намжих нэрээр менежерүүд хутгалдаж улам хурцдагсан. Бараг л амнаасаа нэг үг унахад л хэрүүл үүсдэг. Ийм л болчихсон байсан. Niggas for Life цомог 1991 оны 5 дугаар сард гармагцсан. Billboard-ийн 1-р бичигдэж байсан юм аа. Niggas for Life бол хамгийн анхны hardcore цомог юм. Рэп хөгжим хамгийн шинэлэг сонин жигтэй бас үнэн байж чаддаг байсан болохоор маш олон хүний сэтгэлд хүрсэн юм. Niggas for Life цомгийг хамгийн шилдэгэр бичигдэхэд хүмүүс гайхаж рэп хөгжим чинь үнэхээр хүчтэй юм байна гэж үзэж боддог болсон. Энэ цомгийн амжилтын хүчээр гангстер рэпийг pop хөгжмийн хүрээнд хүлээн зөвшөөрсөн юм аа. Гэхдээ консерватив шүүмжлэгчдийн зүгээс бас нэгэн хүчтэй эсэргүүцэлтэй тул гарлаа. Тэд нар зүгээр л данхаа хийдгээд аливаа юмыг зүгээр л амдаа орсон юм шиг л буутандаг. Орон нутгийн эрх баригчид хардкор чиглэлийн хүнд рэп дуу хөгжмийг хорих гэж оролдлоо. Миннесота мужийн захиргаанаас мужийн хэмжээнд хөгжмийн дэлгүүрүүдийн бараа бүтээгдэхүүнд хяналт тавихаар болсон байна. Би болон эгэлжирийн эцэг эхчүүдийн зүгээс ёс суртахуунгүй гэж үзэж байна. Take it slow. Don't rush it. And before you know it, NWA болон бусад артист Садар Самууны эсрэг хуулийг зөрчсөн гэж буруу шаах болсон байна. Дээр нь гэвэл консерватив үзэлтнүүд бүх хөгжмийн дэлгүүр сүлжээнүүдэд хардкор рэпийн дуу, CD зэргийг худалдаалахыг хоригл гэж шахалт үзүүлэх болсон юм. Тэр чигээрээ Садар Самуу хүүхдүүд охирохгүй идэж болохоор порно киноны дэлгүүрүүдэд байх ёстой л гэж би үзэж байгаа. Гэхдээ тэдний оролдлого бүтлгүүдлээ. Хөгжмийг хорих тусам олонний анхаарлыг татаж газар авсаар байлаа. Эргчлөө хэрэгтэй байна. Үг хэлэг эргчлөө бидгийг хааж буугаад байна. Би лав рэп хөгжмийг хааж боох хэрэггүй гэж бодож байна. Хяналт тавих ямар ч шаардлагагүй үстэй. Ямар коммунист орсон.
Америк үсттэй. Бүр холбооны мөрдөх товчооныхаа хүртэл оролцож байсан. Тэгсээр нь хүмүүсийн рэп хөгжмийг сонсох нь улам нэмэгдэж, борлуулалт нь огцом өссөн. Та тэгэхээр албаныхан цаг мөнгөө дэмий үрж байна гэхгээ юу? Тийм шүү дээ. Дуувчлаг хааж боож гүйж явахаар гудамжны данхаачууд бүлэг дээрэмчид гэмт хэрэгтэй тэмцэх хэрэгтэй биз нь. Цагдаа нар чинь одоо юу болчиход байгаа юм бэ? Ингэж болохгүй шүү дээ. NWA нэр алдрын хаан оргилд хүрээд байлаа. Ruthless Records сар бүр сая долларын орлоготой ажиллаж байлаа. Харин энэ үед л Dr. Dre урд өмнөхөөс илүүтэйгээр гэрээгээ дахин шинжлэх тал дээр анхаарч эхэллээ. Би бичлэг дээр рэпер, продюсер гэсэн хоёр үүрэг гүйцэтгэж ажилладаг. Би өөрөө продюсерлаж Jerry Heller-ийг хэрэг байхгүй шүү дээ. Өөрөө хийх ажлыг өөр хүнээр хийлгэмээргүй нэ. Би өөрөө л хийж чадах юм чинь. Тэгэхээр намайг үлдээ гэх юм бол тэрнийг явуулах хэрэгтэй. Үгүй бол нэг ажил дээр хоёулаа байсан. Тэгээд Easy хэд хоногийн дараа намайг дуудаж Jerry-г менежер хийвэрээ үлдээн гэхээр би гарсан. Тэгээд л Suge Knight гарч ирсэн юм. Би хамаг ажиллаж ирээд хөгжмийн бичлэгээ хийж ихдэг хүнийг хайж үлээ. Тийм л хүн надад хэрэгтэй байна шүү дээ. Suge Knight гэдэг 130 орчим килограмм жинтэй би хамгаалагч хийдэг залуу Dre-тэй хамтран Die Drop гэдэг бичлэгийн студийг байгуулжээ. Хууч ажилласаа шууд гарах гэхээр асуудалтай байсан. Харин Suge Knight нэг мөр шийдэж өгсөн. 1991 оны 4-р сарын 23-ны шөнө бүх ажил хэрэг нэгтгэж болсон юм. Easy нэгэн удаа Hollywood дахь бичлэгийн студид отоонд орж Dre-г Ruthless студиэс гаргах гэрээнд гарын үсэг зурсан гэж ярьсан байдаг. Нэг өрөө Dr. Dre студи дээр хүрээд ир. Хоорондоо үүссэн асуудлыг нэгтгэж болох арга болсон гэж дуудсан юм. Тэр өдөр студи дээрээ яваад очсон чинь Dre ирээгүй байсан. Харин өөр хүн хүлээж байсан гэсэн. Их байдрын биетэй танхай барийн хар залуу ирсэн. Тэгснэ тэр залуу хэрв аминдаа хайртай бол энэ гэрээнд гарын үсэг зур гээд дарамталдаг байгаа. Хаюултай хэрцгий. Тэр хүн Easy-тэй уулзсангуудаа Mickey Mouse-ын тухай ярьж байсан гэсэн. Тэгэж байгаад ээжийнх нь болон ээжийнх нь гэрийн зургийг үзүүлж байсан. Ээжийнх нь инх тунх байлгамаар байна уу гэж асуусан гинлээ. Тэгээд нөхөр маань дарамтанд орж гарын үсгээ зурсан да. Ruthless студийнхэн нэн даруй хууль хяналтын байгууллагад хандаж Dre-г эргүүлж явахын тулд гэрээ цуцалсныг буцаах хүсэлт гаргасан байна. Heller хэлэхдээ Easy тэр хоёрын амьдээсэн дүрэн дээр байна гэсэн юм. Тэр залуу харваас хүнд гарын танхаа идгээд байсан. Тийм болохоор Jerry Heller орныхон толгойн хажуу талын шүүгээний дээд нүдэнд хагас автомат гар бууг байнга байлгуулсан байна. Бас нэг бууг байнга халааслаж явдаг. Би гэрээсээ гарахаас айдаг байлаа. Намайг эзгүүд эсвэл гараад явсан ойгоор гэрийг нэмгийг алчих бол яана. Heller ярьснаар Easy үүссэн маргааныг нэг мөр шийдвэрлэх хариу арга хэмжээ авахар шийдсэн гэнэ. Тэр нэг өрөө над дээр ирээд Suge Knight бидэнд удаан лайв болж болохгүй гэхдээ би за тийм ээ тэр лайв болж байгаа гэлээ. Easy чи ойлгохгүй байна. Үнэхээр лайв удаж байна гэлээ. Тэрнийгээр бол би тэрнийг алгах ёстой байх уу? Харин би бодож байгаад манайх сард $10 сая олдог. Гэтэл энэ бүхнээ нураах гээ юу? Ганцхан үнээс болж тэрнийг алж уу гэсэн чинь. Гэхдээ би тэрэнд дан хийх хүсэлгүй байгаа ч гэлээ. Лайв болоод байгаа хүний асуудлыг анхаарах нь зөв шүү гэлээ. Миний цаа цанаа тэрний аллагад үгүйсгэх явдал байсан юм л да. Ингэж болохгүй шүү дээ. Би биний хаймыг хөнөөж. Ruthless Death Row хоёрын маргаан улмал даамжир сарл байлаа. Real One үзүүлж байна. Underground, a young nigga got it bad 'cause I'm brown. The world's most dangerous route. We the jury find the defendant Lawrence M. Powell not guilty of the crime of assault. 1992 оны 4-р сарын 22-нд Rodney King-ийн зодооны хэрэгт холбоотой цагдаагийн 4 ажилтныг шүүхээс гин буруугүй гэж үзээд цагаатгажээ. Буруу та! Нэг том алга нүүрлөө буух шиг л болсон. Хэрэг явдлын бичлэгийг Америкийн бараг хүн бүрд үзүүлсэн. Бичлэгт угаасаа тэр маш их зодуулж байгааг харж болно ч тийм. Борохоогоор 50-60 удаа цогсон байхаа хараг. Харахад мэдээж юм байсаар байсан.
Хот даяар эсэргүүцэл хурцдаж төв Лос Анжелесийн баруун өмнөд хэсэг тэржигтэй боцлогын хөлд дарагдлаа. Хотод онц байдал зарлалаа. Улсын хэмжээнд хамгаалалтаа чангадаглаад тэд зогсох шинжгүй байна. Шудраг байхгүй бол 50 байхгүй. Шудраг байхгүй бол 50 байхгүй. Лос Анжелес хотод яг юу болсон бэ гэхээр NWA-гийнхэн дуунда дуулаад л байсан зүйлс болсон юм шүү дээ. Хэрэг тэр үед хип-хопыг сонсож анхаарч үзсэн бол Лос Анжелесийн байдал тэгтлээ хурц тахгүй л байх байсан. Харамсалтай цагаан хүмүүс дүүлийн дүнбэ царайлсан болохоор бослог гарсан. Ингэж л хурцдсан. 6 хоног гал улалцаж утаа манарч тэр бумын хохирол амсч 53 хүн амиа алдсан байна. Хувьсгал бүрийг хүчирхийлэр хийдэг. Аллаг бол энэ хүнд. NWA-гийн гишүүд энэ бүхний яг голд нь байлаа. Бүгд хариу зөвхөлт өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол болохгүй шүү дээ. Хүмүүс бүгдээрээ шудраг осны төлөө дэмжих ёстой. Хотыг хаах хэрэгтэй. Бүхлээр нь хаавал таарна. Хотын захын хүүхдүүдийг яаж буудаж унгааж байгааг Америкчууд мэдэх ёстой. Энэ бүгдийг бүгднгээс нь чөлөөлье. Өмнөд Лос Анжелест гал шатаж NWA-гийн 90 дуусах төгөж байна. Доктор Дрей шинэ хамтрагч нь Eazy-ийг дарамтлж, тэрнийг ажлаас нь гаргах гэрээнд гарын үсэг зурулснаар бүлгээ орхиж, Deep Row студид ажиллаж эхэллээ. Над руу хараад, Eazy рүү хараад, яг вдэ ажаахан дарамтлсан. Хэдийн хүчээр хийлгсэн. Тэгсэн Эрик намайг хоёр хөл дээрээ зогсож байгааг уучлаарай. Үгүй бол манай найзууд намайг чиний доодох гэд ойлгочихно гэсэн. Тэгээд би харсан л да. Тэрэнд гарын үсэг зурсан гэрээ байсан. За одоо цаашаа явж ямар нэг юм хийх цаг болсон. Студиэс гаргасан заргыг шүүх хэрэгсэхгүй болгож Eazy Dreg тавьж явууллаа. Мэдээж хэрэг ирээдүйн ойлгосноор хувь хүртээх тохиролцоотой. Бас ч гэж баггүй орлого олно. Dreg-ийн шинэ дебют цомог Chronic Snoop Dogg Duke гэдэг цоошин рэпийг гаргаж ирсэн юм. Бүр 4 сая хувь цомог борлуулсан. Гэхдээ Dre Eazy хоёрын маргаан дууссангүй. Eazy яг тоосгочин жаал шиг л ажилдаг. Dre Day хэмээх өөрийнхөө дуу гаргалаа. Тэрэндээ Eazy, Jerry Heller хоёрыг доош нээжээ. Над дидэгдэг үстэй. Тэглэгүй баасаа. Тийм биш ээ биш. Би чамд ажилдаг. Би Sleazy-д ажилдаг. Хоёулаа хамтраад ямар ч хамаагүй аргаар их мөнгө олноо. Тэр Eazy-ийг арчаагүйгээр дүрсэлсэн яг том авг шиг. Eazy машина унаж яваад Dreg радиогоор сонсно. Лабораториг минь юу ч үгүй болгочихлоо. Одоо яадаг вүлээ? Чиж заван гарван дэ алж өгсө. Дэрэ нэрэ арайчтэй. Дараа нь тэр тоглохоо билсэн. Хөгшөө юу хийж байна дэ? Намайг ашиглах гэж байна уу гэлээ. Eazy-д их хүнд тулсан. Dre тэр хоёр маш олон жил нөхөрлсөн шүү дээ. Уурлахгүй байхын ч аргагүй. Хэцүү. Амьдралаараа гарын үсгээ зур. Би гэрээнд нэрийг чинь оруулсан. Eazy Dreg-ийн гаргасан дууны хариуг барьсан юм. Real Compton City G-сэрэ. Dreg-ийн гудамжны нэр хүндэд халдахыг завдсан юм аа. Доктор Dre чинь зүгээр л нэг мө бүжигч хөгжимчин байсан шүү дээ. Хэн бүгд л мэдж байгаа. Гудамжны гоожур байсан юм чинь.
Зарим нь ажилтай, зарим нь хувийн асуудлын холбоотой. Нэг орой тэр хоёр дагуулуудаа дагуулад гудамжинд уулзсан. Тэр хоёр бусдынхаа өмнө гарч ирээд хоёулахнаа ярилцсан. Гэхдээ тэр хоёр тийм ч ив найртай харагдаагүй л дээ. Boy, you should have known by now. Easy dope. Дрэг явснаас хойш NWA бүлэг яа харахгүй тарж бутарч байлаа. Тэгсэн ч гэсэн Easy Ruthless студийнхээ ажлыг үргэлжлүүлж цоош нь маш өргөн цар хүрээтэй ажлуудыг эглүүлсэн байна. Бажигураа Easy тэр. Би Ruthless-ийн ажлыг өөр хариуцж шинэ залуустай уулзаж Bone Thugs and Harmony зэрэг шинэ залуустай хамтарч ажиллаж эхэлсэн. Easy чадварлаг бизнес гэж бодож байна. Оо тэгэлгүй яах вэ чадварлаг. Сайн шүү дээ. Би бахархдаг шүү. 1993 оны үл Easy цагаан ордонд зочлоо. Өчигдөр янзтай юм боллоо. Easy гэдэг рэпер Вашингтоны олон улсын нисэх онгоцны бодолд бууж олонний анхаарлыг өөр дээрээ татаад байсан юм аа. Тэр хүүхдийн санд хандив өөрчлөснийхэн дараа санамсаргүй байдлаар бүгд найрамдах намын хандив зөвлөлөгч ерөнхийлөгч Буушаас урилга авсан юм. Бүгд найрамдах намынхан Easy-г урснараа гангстер рэпийг бараг хүлээн зөвшөөрч байгаагаа харуулсан. Easy $62,000 бараг чамлахааргүй хандив өргөсөн гэсэн. Тэрэнд 100-аатай байсан гэсэн. Надад бүгд найрамдахчуд ямар чамаагүй. Ганц зүйл илгээд урилгаас татгалзаж болохгүй ч дээ. Үгүй гэсэн бол бас л эвгүй юм болно шүү дээ. Easy-д зүгээр л дажгүй санагдсанаас гадна хоёр намын альнийхэн ч улс төрчдтэй зууралдахгүй гэж. Хэрв та мөнгөтэй болсон бол тэдэнд хугацаа байна. Би яасан бэ гэхээр хэвлэл зарцуулдаг сая $150,000 өгч гисэн. Энэ бүхнээс илүү ганцхан зүйл байсан нь Easy-гийн бүлгээ дахин нэгтгэж сүүлчийн замыг гаргах найдлага байлаа. Easy-гийн хувьд хамгийн чухал зүйл нь NWA бүлгийг дахин нэгтгэх байсан юм. Яагаад гэхээр бүлгийн гишүүд эргэж нэгтгэхийг хүсч байсан юм билээ. Бид хоёр ч энэ талаар байнга ярьдаг байлаа. 1994 оны 12 дугаар сард Easy Нью-Йоркт ирж Ice Cube-тэй уулзахдаа эргэн нэгдэх талаар байнга ярьжээ. Бид хоёр уулзаад нэлээд хэмний талаар ярилцсан. Гол төлөв бүлгээ дахин нэгдэх тухай ярьсан л да. Миний хувьд бол тэр нэг их асуудалтай байгаагүй. Харин Дрэй та хоёр асуудлаа шийдчих хэрэгтэй. Би бол хамаагүй. Дургу зөхгүй гэдэг хэлсэн л дээ. Надад бол хамаа алах буцаад нэгдсэн ч болно. Гэвч тэд дахиж нэгдсэнгүй. Ягаад гэвэл 4 сарын дараа Easy амиа алдна. Элван үзүүлж байна. A young nigga got it bad 'cause I'm brown. Дуу хөгжмөд секс хар тамхи гэмтэргийг магтан дуулдаг хардкор рэпер доох өвчний улмаас өнөөдөр эмнэлэгт хүрэгдэн иржээ. Тэр өөрөө ч яаж яваад өвлийн өвчнөд тулснаа мэдэхгүй гин. Энэ мэдээ хипхопын ертөнцийг цочроолоо. Доохын алдар асныг мэдсэн үү? Үгүй огтхон ч мэдээгүй. Easy-г доохтой гэж дуулаад тэнгэр хөмрөх шиг л болсон. Тэр үед доох гэдэг өвчин жинхэнэ айц дагуулж байсан. Очиж Easy халдвар авчихсан. Энэ нь бидний хувьд сэрэмжлүүлэг сэрэг тохио болсон юм. Easy энэ талаарх мэдээ цацагдахаас 7 хоногийн өмнө л мэджээ. 1995 оны эхээр тэр ханиад нь хүндэрж биеийн суларсан гэж ярих болжээ. Тэгснэр эмч нь бүрэн хэмжээний шинжилгээ хийсэн байдаг. Нэг өдөр эмч над руу ярьсан. Үнэн дээр бол эхлээд над руу залгасан л та. Даанч уйлаад ярьж чадахгүйсэн болохоор эмчтэй ярьсан. Эмч хэлэхдээ намайг суу гэсэн. Шинжилгээний хариу гарсан гэсэн л дээ. Хариу эрэг гарсан гэсэн. Эрэг гэдэг нь халдвартай гэсэн үг шүү дээ. Тэгээд би сонсоод заал гэж бодсон. 1 минут орчмын дараа эмч намайг зүгээрөө гэж байна. Миний санаж байгаагаар би зүгээр суугаад уйлж байсан да. Тэгээд би яах вэ? Өөрөөр шинжилгээ өгөхөөр эмнэлэг рүү очсон. Easy-гийн найз өхөн Тамикагийн хариу сөрөг гарчээ. Харин эмч Easy-ийг доохын сүүлчийн шатантай орсон гэж хэллээ. Тэгэхэд миний жирэмсэн гэдгийг бид хоёр л мэддэг байсан болохоор надаас уучлалт гуйгаал уйлаад байсан. Тэр хэр удаан амьдрахаа мэдэхгүй байсан болохоор бид хоёр эмнэлэг дээр гэрэлсэн. Тэгээд надад хинт итгэж болохгүй, хэнийг харж болохгүй гэд маш урт удаан чагсаалт гаргасан. Бас миний амьдралыг аимшигын болгож хувиргасандаа уучлалт гуйж байсан. Тэгээд иймэрхүү юм болсон доо.
Easy өмгөөлөгчөөрөө дамжуулан 3 дугаар сарын 16-ны өдөр олон нийтэд хандан мэдэгдэл хийлээ. Ингэж л найзууд нь тэрний өвчтөг мэдсэн байна. Яг одоо би амьдралынхаа хамгийн том хүнд тулааныг хийж байна. Гэхдээ надтай хамт байсан хүмүүст маш их хайртай шүү. Ялангуяа NWA-гийн андууд минь та бүхний дамжлагт би талархаж байна. Их том хэвлэлийн хурал зарлаад гинтийн зүйл мэдэгдсэн. Би шууд л тэрнтэй уулзмаар байсан. Би тэрнтэй уулзаж яагаад байна? Яагаад ингэх гэж арайчтэй ийм зүйл баймааргүй юм гэж хэлмээр байсан. Үндэ би их ууралсан. Төхөөрөмж залгаад эвдэж байгааг хараад элэг хэмтрэх шиг л болсон. Тэгэхэд тэрнтэй уулзаж ярилцах хэдхэн 7 хоногийн хугацаа байсан ч болоосэй гэж би бодсон шүү. Би жуучлахаар очлоо. Гэтэл тэр ухаангүй байсан. Амьсгалын аппаратны шахахт хөдөлгөөнийг дагаж цээж нь дээш доошоо болоод арай гэж амьсгалж байсан. Эзийг харахаар л галзуурчих гээд байсан. Би тэрнтэй уулзаад одоо хүртэл яг тэр байснаар нь санаж явдаг юм. Тэр үед Эзи маань хэдийн найдвар уулсан байсан. Ястай аимшигтай. Хэний ч санаанд орохгүй шүү дээ энэ. Хамт зэрэгцэж дуулсан хөвгүү маань ингээд тэмлэг твдэж байх гэж. 1995 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Eric Easy E. Wright дох өвчний улмаас хорвоог орхилоо. Тэр ердөө 31 настай байлаа. Тэгэхэд л амьдралдаа үзээгүйгээр би их гутарсан. Цусан төрлөө алдах шиг л болсон. Би маш их гутарсан. Бараг хагас таник болчихсон. Яагаад гэвэл тэгэхэд би яг өнгөрсөн 2 жил нь бид хоёр тааруу харилцаатай байсан шүү дээ. Харин тэрнийг бидний хамтдаа өнгөрөөсөн баяр жаргалтай үетэй харьцуулчихгүй. Ойлгож байгаа үстэй. Би их сэтгэлээр унсаа. Хэрв тэхийг мэдсэн бол бид тэрнийг нас урахаас өмнө цагийг зугаатай хамтдаа өнгөрөөж болох л байсан. Би огтхон ч итгэхгүй. Дэлхийн хамгийн аюултай бүлэг энэ чинь нэгнийгээ яваад өгөхийг сонсох дахиад хамтдаа байж чадахгүй болно гэдэг бол аимшиг шүү дээ. Элван үзүүлж байна. Underground, a young nigga got it bad 'cause I'm brown. The world's most dangerous route. On April 1995 оны 4-р сарын 7-ны өдөр Easy-ийг Лос Анжелесын захад байдаг нийтийн орчуулгын газар мөнхнөөр суулсан юм аа. Би Eric Wright-ыг таньдаг байсан болохоор өнөөдөр энэ дэрлээ. Гомтны гудамжинд анхыгч дүүс шиг өсч зэрэгцэн амьдрна гэдэг тийм ч амар байгаагүй. Тэрний алтан авсыг гудамжаар дамжлан явж явхад 3000 гаруй гашуудагч хоёр талаар эгнэн зогсож байсан юм. Оршуулган дээр нь дандаа хар арьстай хүмүүс ирснийг хараад би гайхаж байлаа. Маш олон хүн ирсэн бай. Сайхан ч юм шиг санагдсан шүү. Ямар олон хүн тэрэнд хайртай байсныг эндээс харж бол тэрэнд хайртай хүний тоо хэмжээлшгүй. Би доктор Дрей тэр хоёрыг муудал цаггүй байгаасаа гэж хүсдэг байсан. Бас Ice Cube гээд анханасаа хамт байсан хүмүүстэйгээ ч гэсэн бид тэрнийг асар их өгүүлнэ. Easy ялцаж явах үедээ жинхэнэ ухаалаг бизнесмен байлаа. Би тэрнийг маш их биширдэг байсан. Миний хувьд тэр оддын дайны Yoda шиг л нөхөр байсан юм тань. Бүтээхгүй ажил гэж бараг байхгүй. Тэр л биднийг дээш нь гаргасан шүү дээ. Бид Easy-гэр бахархдаг. Чамаа гангстер эпиг загалмаас эцэг гэх юм блэ? Тэд нар ламаг тэгж өөрөмжилдэг шүү дээ. Гэхдээ би загалмаас эцэг байдгүй гэж хэлдэг вэ. Би зүгээр л хэрэггүй үедээ зөв хөдөлсөн. Бас хүмүүсийн амьдралыг өөрчлөх гэж ажил хийсэн. Би өөрөө бахархаж байна. Яадгүй. Straight Out Compton цомгийг гаргаснаас 20 жилийн дараагаар хотын гудамжинд танкаар хүч нэмэгдүүлэхэ болсон ч гудамжны бүлэглүүд байсаар л байлаа. NW-гийн хөгжмийн хүчээр мөнхийн хүчирхийллийг бууруулсан юм. Тэд бол бүхнийг өмгөөлөгч. NWA-ийн одоо ч гэсэн ядуусын хороололтой хамааралтай байж дэлхийд дахинд дуу хоолой болсоор байна. Би NWA-г хамгийн хүчтэй бүлэг гэж боддог.
Тэд Америк ядуусын хороолд болдог олон хүндрэлтэй асуудлыг хөндөж олон нийтийн анхааралд хүргэж чадсан. Тэд Америкийн хотуудын ядуусын хорооллын амьдрал ямар байдгийг үннээр нь дуулж, цагаан арьснуудыг бүгдийг цочроосон. NWA хүмүүсийг зүгээр тайван суулгахыг хүсээгүй, харин ч эгдүүн хүргэж, нэгийг бодогдуулах гэсэн дуу хөгжмөнч нийгэмд хүчтэй нөлөөлсөн. Сансантаач хурж чадсан шүү дээ. Ийм л гайхалтай юм байхгүй юу? Хип-хопоо гэж. Тэд үнэхээр л нийгмийг бүхлээр нь дөргиж чадсан. Зүгээр нэг улс төрийн ажил биш, бодлоготой негрүүд байсан юм. Тэдний үлдээсэн өв бол хардкор рэп хөгжим шүү дээ. Анхудаа бий болгосон ч тэр нь одоо ч хүч яалдаагүй л байна. NWA гарч ирснээр хөгжмийн салбарт цоошин эрэлт хийгээд зогсохгүй, цоошин үеийн Африк Америкчуудыг дээш нь гаргаж чадсан билээ. Тэр үед Комптоноос гаралтай маш олон хүн хаанаас гаралтайгаа хэлэхээс ичдэг байлаа шүү дээ. Харин бид хаанаас гаралтайгаас ерөөсөө ичдэггүй. Комптны ядуусын хорооллын амьдрал хэдийгээр галзуур марч гэлээ. Бид гарал үүслээ хаанаас ч хинээс ч нуудаггүй. Бид нар артистуудыг үзэл бодлоо өөрийнхөө илэрхийлэхийг уриалдаг. Цэмцээсэн амтан байгаад байж болохгүй үстэй юм чинь. Өөрөөрөө л байх нь гол утга учир. Бид нар хүмүүст хийдэг зүйлээ сэтгэлд хүртэл нь зориулах боломжийг олгож өгсөндө бахархдаг. Бахархгүй гэдэг ч яг үгүй.